Төрийн домогт 9 суух хатад судар мэндэлсэн түүх. Аливаа нэгэн тэнгэрийн үйл хэн нэгний дураар, хэн нэгний хүний хүслээр хийдэггүй нь үнэн болоо. Тэдэнтэй хавраар улаач болох үрээ тандан, харгуй замаар бүдчүүлэн, сайхан муухайг үзүүлэн, сайн мууг нь ялгуулан, амьдралын их шалгуурт автуулж, тэнгэрийн их сорилд оруулдаг бололтой. Харин энэ бүхэн дундаас шалгуурт унсанч босоод алдаагаа засаад ирэх чадaltaй. Сорилд бүтэрсэнч сэтгэлийн хатаар өндийгөөд ирэх тэнхээтэй үрсээ. Буурлууд нь хайр инрэл урам зоригоор тэтгэж дараагийн үлэнд нь залдаг бололтой. Энэ модон морин жилийн хаврын дунд сард тэнгэр эцгээс зарлаг буун номтын их тэнгэрийн хэлмэрч ааваар дамжуулан үе үедээ үйлээ хийж төр улс дүмэн олонныхоо төлөө зүтгэж явсан домогт суу 9 хаттын судрыг 120 гаригта багтаан гаргах зарлаг буусан билээ. Зүгээрч нэг зарлаг бус сударт буух үйлээ мэдрэх, судрын үйлэнд оролцох, улаачтай тандах, тэдэнд үйлээ таниулах, үйлэндээ нэгдэх гээд үе олон сорилтууд давхар тавигдсан байна. Хөх Монголоо шаарлуулж, улайлгаж, харлуулсан бидний энэ цаг үед төр засгийн байдал, ард түмний аж амьдрал үнэхээр доройтсон энэ үед nii даяараа тархины тураалтай, nii даяараа оюуны хомсдолтой, nii даяараа ухамсарын доройтолтой, nii даяараа хүмүүжлийн доголдолтой болсон энэ нийгэмд энэхүү судар, ийхүү буухан жам байсан биз. Үе үедээ хатан суу ухаанаараа төр улсаа төвшөтгөж, түмэн ардаа тэтгэх гэхийн үйлсд зүтгэж явсан 8 захаа аялгауны эзэд төрийн 9 хаттын түүхийн судар мэдлэх болсон учигтай билээ. Судар буулгах явцад номтын тэнгэрийн хэлмэрч буурал аваар дэмнүүлэн өдөр шөнөгүй үүлэнд зүтгэх бид дайдах үедээ дайдаж, намналдах үедээ намналдаж, хөөрөлдөх үедээ хөөрөлдөж, баясах үедээ баярлаж байсан. Судар буулгана гэдэг нь нэг нэгээрээ ганцаараа бус химэндээ нэгдэж, бусдыгаа дэмнэж, хамтын үйл өрнөж байж л дүүрдэг юм байна. Зарилгаа авдаг нэгэн байхад үйлээ таниулдаг нөгөөх нь байх юм. Үйлэнд дэгддэг нэгэн байхад жатах тайлдаг нэг нь байх юм. Хэлмэрч үйлтэй нэгэн байхад мутарлах үйлтэй нөгөөх нь байх юм. Дайтах урлагтай нэгэн байхад ангаах хувьтастай бас нэг нь байх юм гэх мэт тусдаа өөрснийн үйлдэл багаар үлддэг жаягтай юм байна. Энэхүү судрын үлийн хавцад номтын тэнгэрийн буурлуудаа загнуулах үедээ загнуулж, магтуулах үедээ магтуулан байж, товлсон хугацаанд үйлээ дүргэж энэхүү судраа та бүхэндээ өргөн барьж байна.